Барилга экспот чанартай барилгын материал сүүлийн үеийн дэвшилтэд техник технологи нэвтрүүлсэн 100 гаруй аж ахуйныг оролцож байна. Жишээ нь энэ бол эрчим хүч дулааны хэмнэлттэй чулуун хөвгөн хавтан, галын аюулаас бүрэн хамгаална, мөн усчийг шингээхгүй. Монгол базалт компани чулуун хөвгөнгөөр барилгын дотор гадна ханын дулаалга, шугам хоолой, барилгын дээврийн дулаалга зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн санал болгож байна. Амны орон сууцаа дулаалах хэрэглэгчтэй зориулаад өнөө 30% хямдруулсан байгаа. Өнөөдөр манай бүтээгдэхүүн маань 1 м3 маань 160 мянган төгрөг байна. Зах зээл дээр 1 м3 хөөсөнцөр 180 мянган төгрөг байна. Хизээч түүхэндээ чулуун хөөсөнцрөөс хямдхан болж исэн, шилэн хүн хямдхан болж исэн төгч байхгүй. Би ч одоо хямд болно гэж амьдралдаа бас итгэж байгаагүй. Шинжлэх ухааны технологи, инновацийн үр дүнд хөөсөнцөр шилэн хөнгөөс хямдхан бүтээгдэхүүн хийж болдгийм байна гэдгийг манай инженерүүд гадаад дотоодын шилдэг инженерүүдтэй хамтарч ажилласны үр дүн маань гарлаа. Энэ хавраас барилгын материалын үн тогтворжиж байгааг салбарынхан хэллээ. Үүнтэй зэрэгцэн үзэсгэлэнт оролцож байгаа аж ахуй нэгжүүд барилгын материал бүтээгдэхүүнээ 10-аас 50% хөнгөлөлттэй үнээр борлуулж байгаагаараа онцлог байна. Яг барилгын ажил эхлэхэд хэрэглэгч нар, захиалагч нар, барилгын ажлын гүйцэтгэгч, зураг зохиогч иргэдийг зөв чанартай ийм материалууд энэ байна гэдгийг илүү их одоо таниулах, мэдээлэл өгөх ийм гол зорилготой. Монгол улсад бол барилгын материалын одоо чанарын асуудал дээр бас онцгойлон анхаарж байгаа. За барилгын чанар бол ерөөсөө зураг төсөл материалын одоо чанараас маш их нөлөөлдөг учраас аж ахуйн нэгжүүд, хувь хүн иргэд бол одоо нэг дээр бас барилгын материалынхаа чанар, материалын сонголтыг бол одоо нэг дээр бас хийдгээрээ онцлогтой, давуу талтай ийм үзэсгэлэн болдог байгаамаа. Барилга экспо үзэсгэлэн ярмаг энэ жил 16 дахь жилдээ болж байна. Барилгын материалын үзэсгэлэн худалдаа энэ сарын 30-ны хүртэл үргэлжилнэ.